Хүүхдийн нөгөө хөгжлөөсөө хамааран сонирхлоосоо хамааран хүүхдийн хурд харилцаа адилгүй байгаа шүү дээ. Харах хурдаа яаж нэмэх вэ? Ой тогтолтоо яаж цээж ой тогтолтоо гэдэг маш олон талаасаа хөгжүүлгээд бид нар одоо сансах чадвар, төсөөлөх чадвар гэж бүх нөгөө хурдыг нь сайжруулах юм дасгалуудыг хийдэг учраас хүүхдүүдэд маань сонирхолтой байх. Хүүхдүүдээ хичээл нь ямар вэ? Одоо эрт цол ингээл ийм л юутэй байж таа нэг ингийн ширээ болт те. Сэтгэн бодох чадвар бол нэмэгдэнэ. Сэтгэн бодох чадвар ч нэмэгдэнэ. Одоо энийг жишээлбэл бид нар нөгөө монгол хэлний үгэн хэлсээр бид нар хөгжүүлж байгаа байхгүй. Тэгээд одоо үгийг жишээлбэл англи одоо бид нар самбар дээр жишээлбэл энэ харааны ойг тогтоолт энэ тасаад энэ болохоор цээж ойг тогтоол үгийг коллеж заах уу гэмчлэн бид ингээд орж байгаа учраас одоо нөгөө 3 дахь ангийн хүүхдүүд 6 дахь ангийн хүүхдүүд ягаад ингээд цуг суугаад байж нэхэр тухайн хүүхдийн чадвар маань юун дээрээ ингээд хөгжиж ийн гэдгээс онцлоод хүүхдүүд маань ийм гоё идэвхтэй сонсож чадж байгаа гэсэн үг тийм. Хэдвэр ангиас авч байгаа гэдэг. Ер нь бол нөгөө 5 наснаас тийш авч байгаа. 5 наснаас 6 дахь ангийн. Тэгэхээр нөгөө 5 наснаас 13 хүртэлх насны хүүхдүүд хамгаалж чадж байгаа гэсэн үг. Манайх өглөө 9-өөс 10 цагаас гээд 2 ээлж авч байгаа. Тэр ангид маань 30-аад хүүхд явж байгаа. Өдөр энэ маань 3-аас 5 дахь ангийн хүүхдүүд одоо яг энэ 17 хүүхд. Нийтдээ 53 хүүхд. Одоо эхнээс нь амраад хүүхдүүд маань ирээд ингэж игтгэн явж л байна тий. Тэгээд 7 сард бол хичээж магадгүй юм шийдэл гараад байна. Тий, ерөнхийдөө нөгөө хүмүүсийнхээ бид нар олонхын санал нь тийм байгаад байх, идэвхтэй байгаад байх юм бол бид нар мэдээж хүмүүстэй хүртэхийн тулд одоо 14 хоног нэмээд ажиллана л гэж ярьж байгаа байхгүй. Тий. Яг одоо ингээд бид нар бодоод үзэхээр нэг 7 сарын нэг 2 хоногийн л ажил байгаа даа шүү дээ. Гэхдээ бид нар бүтэн ингээд сар явуулмаар байна гэсэн хүсэлтэй байгаа учраас тэгэхээр эрдэс маань ямар авах гэсэн шалтгаалал бид нар Анх одоо яг энэ хүн болох байгаасаа төсөл эхлэхэд л чи ой тогтоолтыг нь сонгоод хичээлж гэлсэн юм биш үү? Ер нь хичээлэхэд ямар айн сургалт нь гоё. Тэгээ бас хөгжилтэй тарих сайтар ажилтдаг. тасралтгүй явсан уу? Тий. бас орон нутагт энэ оюухан ой тогтоолтын сургалтыг явуулж байгаа бид нар бас юм онцгой яасан одоо мэргэжлийн сургалтын байгууллага гэж үзэж байгаа учраас бид нар заавал нөгөө хамран хүрээлэгт биш ер нь ингээд бид нар хүүхдэд сургая гэдэг. Одоо жишээлбэл энэ хүүхэд тэгэхэд цаа уусмаас ирээд сурж байгаа хүүхэд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бүх хүүхдэд аягүй нээлттэй боломжийг олгож байгаа гэдгээр бас аягүй давуу талтай байгаа тийм. Би 3 байнгын сурагч юм ирхэн байр. Чи өөрөө сонирхоод бүр холоос ир суралцж байгаа юм байна шүү дээ тий. Тий. Одоо хичээлдээ хэд өдрөө сууж байна? 7. Хичээл нэг сонирхолтой байна уу? Тий. Цаашдаа одоо үргэлжлүүлж сурах сонирхолтой байгаа юм байна шүү дээ тий. Тий. За. Тэгэхээр одоо энэ цагаан хоос хүмүүс ирж байгаа хүүхд маань зуныхаа амлалтаар зөвхөн хичээл болох хэрэгтэй юм шүү дээ тий. Хичээл нь орохоор тэгээд ирэх. Цаагаас хүүхд ирээд одоо нөгөө сурж байгаа учраас маргааш манах цагаан уус сумд бас сарбан ой тогтоолтын сургалтыг эхлэхээр багш маань одоо бас явах гэж байгаа тийм. Цагаан уус сумаас бүртгүүлээд ямар сандаа хүүхд очсон багш айл ангид юм бэ? Хүүхд маань орж ирсэн байна гэсэн чинь та коридорт гараад ирээд байгаа байхгүй. Тэгэхээр би гараад зогсон чинь хүүхд байхгүй байгаа. Тэгсэн чинь цагаан уугийн сургууль дээр хүүхд коридорт нэрцээ анги хаагаад иж байгаа жишээтэй байгаа байхгүй. Хойроосоо ойлгоогүй. Тэгээд маргааш нэг багш маань очиж тийм сургалт эхлэх гэж байна тийм. Хичээл нь амраал шууд сонсоод хүрээдэлсэн үү? Тэгэхээр нэг яг 7 сар тэрвээ хичээлэхээр бол тухайн үед сонирхож ирсэн хүүхдүүд маань хамрагдаж болох нь тий. Тэгэхээр энэ түрүүн та хэлснээр 3 жил явж байгаа хүүхд жаа 1 жил явж байгаа. Тэгэхээр эдгээр маань нэг анги болоод хичээл жахаар тэр хичээлийн програм яаж вэ? Энэ дээр би нөгөө багшийн онцлог одоо жишээлбэл нөгөө 3-5 дахь ангийн сонгоод орж байгаа гэдэг маань ихэр багшийн бас нөгөө чадвар үүтэй холбоотой. Манай багш нар ерөнхийдөө бол нэг 7-8 жил ажилласан 20 жилийн туршлагатай гэдэг туршлагатай багш нар байгаа учраас бид нар нөгөө багш нар маань баг болоод ажиллахтаа сайн байгаа учраас энэ хүүхдүүдийг бид нар жишээлбэл одоо 3 дахь жилдээ анхны жилдээ 20 дахь жилдээ хүүхдүүдийг бид нар зохион байгуулалтад сайн хийж чадж байна л гэсэн үг байхгүй. Жишээлбэл энэ ой тогтоолтоор сая яасан шүү дээ. Энэ хүн бол багасаад 20 дахь жилдээ хамрагдаж байгаа хүүхд маань сая хүрэл медаль аваад ирсэн хүүхд байгаа. Тэгээ улсын үндэсний аврах шалралт яваад медаль аваад ирсэн хүүхд байна тийм. Тэгээ одоо энэ бүр урамшаад одоо өшөө идэвхтэй сурна гэдэг ингээ хүүхдүүд маань ирээд сууж байна тийм.